Самсон өргөжтэй та бүхэнд төв цэг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг хүргэж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Ерөнхий сайд зандагчдаар оюу толгойн төсөлд Монголын эрх ашигыг хангуулахаар Rio Tinto Group хандана. Хүний эрхийн үндэсний комисс хэвтрийн дэглэмтэй иргэнд чирэгдэлтэй өвчлөгөө үзүүлсэн улсын байцаагчид хариуцлага тооцох ёстой гэв. Трампын засаг захиргаа Америк нэгдсэн улсыг 60 гаруй олон улсын байгууллагаас гаргана. Марко Рубио эх 7 хоногт Гренланд болон Даны албаныхантай уулзна. Иранд өрнөжүү эсэргүүцлийн жагсаалын үеэр 36 хүн амь өргөдөж 1200 гаруй хүнийг баривчилжээ. Улсын хурлаас баталсан оюутлогын бүлэг ордын ашиглалтад Монгол улсын эрх ашигыг хангуулах өгөөжийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг хангуулах асуудлаар оюутлогын офицерт компани хөрөнгө оруулагч Rio Tinto Group-ийн удирдлагуудад хандах шийдвэрийг засгийн газрын ээлжилт хуралдаанаар гаргасан байна. Улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс засгийн газраас томилсон оюу толгойн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинжилсэн байна. Оюу толгойн гэрээний нөхцөлийг Монгол улсын эрх ашигт нийцүүлэх 34% ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчид эрх тэгж байх зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан зардлыг ил тод нээлттэй болгох, хөндлөнгийн аудит оруулах, шийдвэр гаргах төвшөнд Монголын талын оролцоог бодитоор хангах, төслийн зардал санхүүжилтэд улсын хурлын хяналтыг хангах зэрэг тодорхой асуудлуудыг хөндөж, тус төслийн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх талаар оюу толгой Rio Tinto Group-ийн удирдлагуудад хандхааруулжээ. Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол улсын эрх ашигыг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор улсын хурлын хянан шалгах төр хороо байгуулсан. Төр хорооноос нотлох баримтыг шинжилэн судлах нээлттэй сонсголыг 2025 оны 12 сарын 8-наас 12-ын зохион байгуулж, сонсголын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар засгийн газар чиглэл өгсөн улсын хурлын тогтоол баталсан юм а. Улсын хурлын төр хороо оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол улсын эрх ашигт бүрэн нийцээгүй, ногдол ашиг авах хугацаа хоошилсан, зардал хэтэрснээс өгөөж эрс буурсан, шийдвэр гаргах төвшөнд Монголын талын оролцоо бодиттой хангагдаагүй, ил тод бус гэсэн дүгнэлт гаргасан. Дараагийн мэдээг хүргэе. Хүний эрхийн үндэсний комиссоос 2025 онд иргэдийн гаргасан гомдлыг хянан шалгасан ажиллагааны үр дүн болон олонний анхаарал татсан зарим асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурлын үеэр олон нийтийн цахим сүлжээнд тархаад буй хэвтрийн дэглэмтэй асаргаанд байдаг иргэн дам нуурган дээр хэвтсэн байдалтай бүртгэлийн байгууллагад очиж хурууны хээг бүртгүүлж буй бичлэгтэй холбоотойгоор хүний эрхийн үндэсний комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Улсын бүртгэлийн байгууллагад иргэний цахим үйлчлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулт хангалтгүй байгаагаас иргэд чирэгдсэн. Мөн хууль дүрмд заасан боломжит төлбөрүүдийг иргэдэд бүрэн ойлгомжтой тайлбарлаагүй асуудал ажиглагдсан хэмээн онцоллоо. Нийтдээ 2025 онд бүртгэгдсэн гомдол мэдээллийг бид бүхэн аваад үзэх юм бол 318 буюу 21.8%-ийг нь одоо холбогдох байгууллагууд руу шилжүүлж шийдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гомдлыг бол бид бүхэн хууль заасан харьяалтын дагуу шилжүүлнэ. Энийг одоо хэн нэгэн гэмт хэрэг үйлцсэн эсхийг бол Монгол улсын хууль тогтоомжоор бол цагдаагийн байгууллага, за холбогдох одоо ажилтаа тэмцэх газар, прокурорын байгууллага гэдэг нэрвэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд бол шалгадаг, хяндаг. Ийм зохицуулалтаа энэ хүрээндээ бид бүхэн одоо эрүү зөрчлийн шинжтэй гомдлуудыг бол тухай бүрэн одоо холбогдох хуулийн байгууллагууд шилжүүлж шалгуулах замаар шийдвэрлэж байна. Мөн тухайн үйлчлэгээ үзүүлсэн улсын байцаагчийн төрийн албан агчийн хувьд холбогдох хууль, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэйг сануулав. Тодорхойлбол төрийн албан агч нь ил тод хүнлэг энэрэнгүй байх зарчмыг баримтлах ёстой бөгөөд энэ шаардлага хангагдсан хэсгэд дотоод хяналт шалгалт явуулах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрийн үйлчлэгийг захимжуулах зорилт тусгагдсан хэдий ч бодит хэрэгжилт хангалтгүй байгааг хүний эрхийн үндэсний комисс шүүмжиллээ. Төрийн үйлчлэгийг захимаар үзүүлэхдээ иргэн бүрд ээлтэй хүний эрх дээдэлсэн байдлаар зохион байгуулах шаардлагатайг онцолж энэ чиглэлээр улсын бүртгэлийн ерөнхий газар тодорхой зөвлөмж хүргүүлсэн байна. Тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр юу гэдгийг бүх одоо жишээлбэл саяны одоо өнгөрсөн одоо 1-2 хоногийн өмнөх одоо кейс ба тохиолдол байна те. Энэ дээр бол заавал тэр хүн ирэх ёстой юу, эсвэл заавал тэр хүнийг цахим гарын үсгтэй болгох ёстой юу гэдэг асуудал эсвэл ахмадтай хүссэн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд яг яах ёстой юм, заавал бүх юм цахимжих ёстой мó гэдэг асуудлууд бол гэдгийг ялгаж салгаж тодорхой бодлого байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр бүх юм цахимжин гэдэг чинь
нийгмийн бүлгүүдийн хувьд хүн амын бүлгүүдийн хувьд бас ялгаатай хэрэгцээ байгаад байна те. Тэгэхээр ялгаатай хэрэгцээнд суурилсан, ялгаатай хэрэгцээг нь шийдвэрлсэн, тэрэнд нь зохицсон бодлого байх хэрэгтэй гэж. Мөн хэвлэл мэдээлэл бол нийтийн эрх ашигыг хамгаалах институт гэдгийг тодотгож, зарим нийтийн эрх ашигыг төлөөлөх ёстой байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд мэдээлэл өгөх үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа нь зохисгүй хэмээн шүүмжилсэн байна. Цагаан одоо иргэдэд болон үйлчлэгээ үзүүлэлттэй холбоотой мэдээллүүдийг ил болгосон та бүхэд мэдж байгаа бох тий боловсролын зээл одоо аж ахуй дэмжигсэн нийгмийн даатгал гэдэг одоо бусад холбогдлолтой бүхэл одоо мэдээллийг бол тодорхой хэмжээнд мэдээллийг ил болгоод ингээ хүргэсэн байдаг. За мэдээллийн ил тод байдлын одоо үнэлгээг бол төрийн захин үйлчлэгийн зохицуулалтын газар бас онооцуулаад үнэлгээжүүлээ явж байгаа. Тэгэхээр энэ нийтийн мэдээллийн тод байдлын хуульд одоо хариуцлага оногдуулах субъект бол мэдээж засгийн газраа зүгээс одоо томилогдож байгаа эрхүй байгууллагын зүгээс хариуцлага оногдуулах үүрэгтэй. Энэ хуулиар үлдээсэн үүрэг тийм ээ. Тэгэхээр мэдээллийн ил тод байлгах нь бол төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нар бол ил болгох үүрэгтэй. Энэ хүний нөөцийн мэдээлэл сул орондоо гарсан тохиолдолд 21 хоногийн дотор мэдээлэх ч юм уу тийм. Ба мөн төрийн албаны зөвлөлд уламжлах салбар зөвлөлтөө хүргэх гэсэн юм дүрм журмууд бол бас байгаа. Тэгээ хуулиарч гэсэн тогтоосон зүйлүүд байгаа. За энэ мэдээллийн нийтийн мэдээллийн тод байдлыг хуулийг одоо бидний одоо эрхтийг одоо тийм мэдээллийг ил болохгүй байгаа нь бол хүний мэдээ эрхэд л шууд халдаад байгаа хэлбэр. Энэ дээр бол тухайн одоо томилох эрхүй албан тушаалтаа хариуцлага оногдуулаад энэ үүргийг одоо хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Хүний эрхийн үндэсний комиссаас цаашид иргэдийн гомдол мэдээлэлд үндэслэн хүний эрхийн зөрчил гарч болзошгүй асуудлуудад анхаарал хандуулж холбогдох байгууллагууд зөвлөмж хөргүүлэн ажиллагаа мэдэгдлээ. Өнөөдрийн хуулийг товчоор булангаар бид улсын хурлын 2026 оны хаврын чуулганаар хэлэлцэх хувь хүний орлогын албаны татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тайлбарлах болно. Тус хуулийн төслийг ямар үндслээр боловсруулсан, одоогийн хэрэгжиж буй хуулийн ямар хүндрэл алдааг засгаар зорж байгаа, мөн иргэдийн амьдралд бодитоор юу өөрчлөгдөх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2020 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 5 жилийн хугацаа өнгөрч хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх шаардлага үүссэн байна. 2025 онд хийсэн тус хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний дүгнэлтээс харахад татварын шатлсан тогтолцоог нэвтрүүлсэн нь шударга татварын зарчимд нийцсэн эерэг алхам боломж, зарим зохицуулалт практикт хангалттай хэрэгжихгүй, иргэдэд ойлгомжгүй, татварын ачаалал жигд бус хэвээр байгаа нь тогтоогдсон байна. Тухайлбал бичил худалдаа, ажил үйлчилгээний орлогын зохицуулалт, бодит байдал дээр үрдэн багтаа хэрэгжиж байна. Үнэлгээнд дурдсанаар 2023 онд энэ төрлийн орлогоос төвлөрсөн татварын хэмжээ нийт хувь хүний орлогын албан татварын дүнтэй харьцуулахад маш бага, татвар төлөгчийн хамрагдалт хангалтгүй байжээ. Өөрөөр хэлбэл татвар төлөх ёстой орлогын ихээхэн хэсэг системээс гадуур үлдэж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, зорилтод бүлэгтээ бүрэн хүрэхгүй, бага дунд орлоготой иргэдэд үзүүлэх бодит дэмжлэг хангалтгүй байгааг тус үнэлгээний тайланд дурдсан. Одоогийн хуулиар зөвхөн тодорхой босгоос доош орлоготой иргэдэд хөнгөлөлт эдлүүлж байгаа нь татварын шударга хүртээмжтэй байдлыг хязгаарлаж байна гэж дүгнэжээ. Эдгээр бодит үнэлгээ судалгааны дүгнэлтэд тулгуурлан хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь юуны өмнө татварын хөнгөлөлтийн бодлогыг илүү хүртээмжтэй болгоход зорьжээ. Тодорхойлбол одоо зөвхөн жилийн 36 сая төгрөг хүртэл орлоготой иргэдэд олгодог шаталсан хөнгөлөлтийг орлогын хэмжээнээс үл хамааран бүх хөдөлмөр эрхэлж буй иргэнд эдлүүлэхээр тусгасан. Ингэснээр сар бүрийн 500 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг бүрэн хөнгөлөх боломж өгдөг юм байна. Хоёрдугаарт шаталсан татварын тогтолцоог илүү шударга, ойлгомжтой болгоход зорьжээ. Бичил худалдаа, ажил үйлчилгээний орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулж, хэлбэршүүлсэн гормоор 1% татвар төлөх босхийг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлнэ. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж татвараас зайлсхийх бус татварт сайн дураар хамрагдах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ. Гуравдугаар татварын тайлагналтыг иргэнд ээлтэй болгоно. Татварын алба иргэдэд тайлангийн төслийг урьдчилан бэлтгэж хөргүүлдэг болж татвар төлөх зөвхөн баталгаажуулах, засварлах боломжтой болно. Ингэснээр тайлан хоцрох, алдаа гаргах, эрсдэл буурч, захим татварын тогтолцоо бодитоор хэрэгжих үр дүн гарна гэж үзжээ. Мөн ногоон эрчим хүчний хэмнэлттэй орон сууц бүсчилсэн хөгжлийг дэмжсэн татварын хөнгөлөлтийг илүү оновчтой болгож, хот өдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангахад чиглэсэн зохицуулалтыг тусгасан байна. Тодорхойлбол амьдран суух зориулалтаар анхудаа орон сууц худалдаа авахд үзүүлдэг 6 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтийг 15 сая төгрөг хүртэл болгон нэмэгдүүлэхээр
хэлэхэд тусгажээ. Довчхондоо энэхүү хуулийн төсөл нь хэрэгжиж буй хуулийн бодит үнэлгээнд тулгуурласан иргэдийн амьдрал мэдрэгдэх татварын ачааллыг бууруулах, шударга ойлгомжтой захим татварын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн өөрчлөлт болохоор байна. Nestle автозам дэд үтсийн үер ус зайлуулах системийг сайжруулах хүрээнд энэ оны 19 байршилд 11.7 км урттай автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсархаар төлөвлөжээ. Уг ажлыг Nestle-ийн төсвийн хөрөнгө оруулалтын Geodos усны барилга байгууламжийн газар, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо төвлөрийн газар хэрэгжүүлэх юм. Nestle-ийн засаг даргын 5 газрын мэдээлснээр Сэл болон Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд 2 байршилд 7.2 км хөрсний ус зайлуулах шугам сүлжээ угсархаар төлөвлөсөн байна. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн 13, 14-р хорооны нутагт дэвсгэрт Сэл болын усыг хөрөмтлөх зорилттой 21.7 га талбай хамарсан 1.3 сая шометр ус багтаах 5 шатлалт усан сангийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм. Мөн үерийн хамгаалтын барилга байгууламж бүхий 28 байршилд 48,000 шометр лаг хагшаасыг цэвэрлэж үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Nestle-ийн 6 дүүргийн автозамын борооны болон хөрсний ус зайлуулах 217 км сугам шүлжээний 4034 шүүрт худаг 4171 үзлэгийн худгийн лаг цэвэрлэгээ хийхээр байгаа нь хотын ус зайлуулах системийн аюулгүй найдвартай ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх юм. Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр борооны улиралд автозам, орон сууцны хороол, усан давтах эрсдэл буурч, Nestle-ийн иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчин сайжрах хүлээлттэй байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 5 бүлэг ордын Бортогийн эсгийн эдийн засгийн эрэлтэд оруулах бэлтгэл ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Бортогийн ордыг ашиглалтад оруулахдаа хөрөнгө оруулагчдыг ил тод нээлттэй хэлбэрээр сонгох, нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол улсад ногдох нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрийг дэмжих бодлогыг баримтлахаар тусгасан байна. Түүнчлэн эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүхий шат дамжлагыг нээлттэй, олон нийтэд ил тод зохион байгуулахыг зорж буг онцолжээ. Эхний шат нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлсэн байна. Тус төсөл хэрэгжиж ихсдэр байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх өгөөж нэмэгдэж, үндэсний баялагын сангийн орлого арвижин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн их усүр бүрдэх боломжтой гэж үзэж байна. Бортог ордод 2020 онд техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, JORC стандартын дагуу наривчилсан хайгуул хийсэн бөгөөд баталгаажуулах наривчилсан техник эдийн засгийн үндэслэлийг энэ оны эхний улиралд дуусгахаар төлөвлөжээ. Дотоод үйл явдлын мэдээг хөрвөлээ. Өргөжлөлд орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харин дөрөв үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээллийг өргөе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америк нэгдсэн улсыг олон улсын 66 байгууллагаас гаргах тухай захирамжид гарын үсэг зурсан болохыг цагаан ордноос мэдэгдлээ. За дээрх цагаан ордны хэвлэлийн албаны мэдэгдэлд Америк нэгдсэн улс үйл ажиллагаанд нь оролцдог. Аль эсвэл Америк нэгдсэн улсаас санхүүжилт авдаг бүх олон улсын байгууллага, конвенц, гэрээ хэлэлцээрүүдийг шалгасны дараагаар Трампын засаг захиргаа уг шийдвэрийг гаргасан бөгөөд анхааралд өртсөн дээрх байгууллагын ихэнх нь Америк нэгдсэн улсын бүрэн эрхт байдал болон эдийн засгийн хүч чадалд харшилж буй эрс туйлширсан уур амьсгалын бодлого мөн засаглал үзэл сурталын хөтөлбөрүүдийг дэмжиж байгаа тул Америк нэгдсэн улсын эрх ашигт цаашид нийцэх болсон учраас гаргаж байна гэж гаргахаар шийдвэрлсэн байна. За дээрх 66 байгууллагын 31 нь нэгдсэн улсын байгууллагын бүтцэд багтдаг бөгөөд ямар байгууллагууд болохыг дурдаагүйч их сурвалжуудын мэдээлж байгаагаар нэгдсэн улсны байгууллагын их сургууль, олон улсын хөвөнгийн зөвлөх хороо, Атлантын далайн хамтын ажиллагааны түншлэл, Пан Америкийн газар зүй болон түүхийн институт, олон улсын урлагийн зөвлөлүүд болон агентлагуудын холбоо, олон улсын хар туглаг болон цайрын судалгааны групп, олон улсын тропикийн бүсийн модны байгууллага зэрэг байгууллагуудаас Америк нэгдсэн улсыг гаргахаар болсныг мэдээллийн их сурвалжууд мэдээлж байна. За өмнө нь Дональд Трамп Америк нэгдсэн улсыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээ болон нэгдсэн улсны байгууллагын хүний эрхийн зөвлөлөөс гаргах тухай зарилэгт гарын үсэг зурж мөн Палестины дүрстэд тусламж үзүүлэх нэгдсэн улсны байгууллагын ойрхон орнуудын агентлаг санхүүжилт олгохыг зогсоож байснаас гадна тэрээр энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор ЮНЕСКО-гоос гаргахаа мэдэгдэжсэн билээ. Ийхүү Трампын засаг захиргаа нэгдсэн улсны байгууллагын гол агентлагууд болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрийн үндэс суурь болсон гэрээ зэрэг 60 гаруй олон улсын байгууллагаас Америк нэгдсэн улсыг гаргаж байгаа нь
олон талт хамтын ажиллагаанаас улам бүр Америкийн нэгдсэн улс ухарч байна гэсэн дипломатчид бол уур амьсгалын мэргэжилтнүүдийн хурц шүүмжлэлд өртөөд байна. Харин Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн зүгээс тус улсын олон улсын байгууллагууд дахь оролцоог цаашид ч мөн өргөжлүүлэн хянаж шалгах болно гэдгээ онцлоод байна. Дараагийн мэдээ хүргэе. Америкийн нэгдсэн улсын төрийн нэрмжгийн дарга Марко Рубио эх 7 хоногт Гренланд арлын асуудлаар Дани болон Гренландын албаны хүмүүстэй уулзахаар болсноо мэдэгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хамгийн том арлыг хүчээр булан авахар төлөвлөж байгаа гэсэн айдас хүйц олон улсад ялангуяа Европын бүс нутагт нэмэгдэж байгаатай холбогдуулан энэхүү Америкийн нэгдсэн улсын гадаад хэргийн сайд эх 7 хоногт энэхүү асуудлаар Дани улс түүний бүрэлдэхүүнд оршдог Гренланд улс арлыг албаныхантай уулзахаар болсон байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Арктикийн бүсэд Хятад Оросын зүгээс улам бүр нэмэгдэж байгаа аюул занал хийллийн эсрэг Америкийн нэгдсэн улс өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд дэлхийн хамгийн том арлыг хянах шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд цагаан ордон уг нутаг дэвсгэрийг эзлэхийн тулд цэргийн хүч ашиглахаас татгалзахгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа бол Трампын засаг захиргаа Гренландыг худалдаж авах саналыг Дани улсад тавихаар төлөвлөж байгаа талаар мөн Америкийн нэгдсэн улсын албаны их сурвалжуудыг иш татсан мэдээллүүд цацагдаад байна. За Америкийн нэгдсэн улсын төрийн нэрмжгийн дарга Марко Рубио 5 гараг сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ ерөнхийлөгч Трампын сүүлд хийсэн мэдээллүүд нь үнэхээр цэргийн хүчээр давтах гэж байгаа хэрэг огтхонч биш, харин Гренланд арлыг худалдаж авахын тулд Дани улсад шахалт үзүүлэх зорилготой гэж тэрээр мэдээллээ. За мөн тэрээр Гренландыг эзэмших нь анхнаасаа ерөнхийлөгчийн зорилго байсан. Дональд Трамп Гренландыг хэрхэн эзэмших талаар судалсан анхны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч биш гэдгийг мөн хэлсэн байна. За Нью-Йорк Таймс сонд мэдээлснээр Трамп өөрийн засаг захиргааны ажилтнуудад Гренланд арлыг худалдан авах төлөвлөгөөг боловсруулахыг үүрэгдсэн бөгөөд Дани улсыг оролцуулахгүйгээр гарын үсэг зурхыг Гренландын эрх баригчдад санал болгох чөлөөт холбооны гэрээний төслийг хэдийнэ боловсруулаад эхэлсэн талаарх мэдээллүүд мөн цацагдаад байна. Та бүхэнд сүүлийн мэдээллийг хүргэе. За Иран улсад эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт, валютын ханшийн уналттай холбоотойгоор сүүлийн 10 хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр хамгийн багадаа 36 хүн амь өргөдөж, за мөн энэ үеэр 1200 гаруй жагсагчдыг баривчлаад байгаа талаар хэлийн чандад төвтэй Human Rights Activists News Agency хэмээх хүний эрхийн байгууллагын зүгээс мэдэгдээд байна. За амиа алдсан иргэдийн дийлийнхэн жагсагчд байсан бол мөн 4 хүүхэд, за 2 аюулгүй байдлын албан хаагч нар мөн амиа алдсан байна. Нэгдсэн улсын байгууллагын ерөнхий нэрмжгийн дарга Антонио Гутерреш амиргдсан шархсан хүмүүсийн талаар гүрээ харамсаж байгаагаа илэрхийлж, за иргэдийг тайван жагсаал хийх боломжоор хангахыг Иран улсын эрх баригчдад уриалаад байна. Өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн эсэргүүцлийн жагсаал тус улсын 88 хотод буюу Ираны 31 мужийн 27-г нь хамран тархаад байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд жагсаалд Ираны 17 ихтэй сургуулийн оюутнууд мөн нэгдээд байна. Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал цуглаар нь 2022 оноос хойш хамгийн өргөн үрээтэй ажиллагаа болж байгаа бөгөөд одоогоос 3 жилийн өмнө 22 настай махсан Амины гэгч бүсгүй ёс зүйн цагдаа нарт баривчлагдан учир бүтүүлгээр нас орсон хэрэг гарсны дараа Иран даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байсан билээ. Харин энэ удаагийн жагсаалыг тус улсын мөнгөнд тэмдэгт болох реалын ханш огцон мунаж, эдийн засгийн хямрал үүсч мах будаа зэрэг гол нэрийн барааны хүнсний бүтээгдэхүүний үн огцон өссөнд бухимдсан худалдаачид иргэд гудамжинд гарч жагснаар эхэлсэн юм. Ираны удирдлагууд иргэдийн эсэргүүцлийн жагсаалд хатуу байр суурийг баримталж байна. Дээд удирдагч Аятолла Али Хаменей эмх замраагүй байдал үүсгэгчдэд хатуу арга хэмжээ авах ёстой гэж мэдгдсэн. За мөн тус улсын шүүх эрх мэдлийн удирдлагууд эдийн засгийн асуудлаар тайван хэлбэрээр гомдол гаргасан иргэдийн дуу хоолойг бол сонсно. Харин хүчирхийллийг бол твчгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм а. Та бүхэндээ олон улсын мэдээ хүргэлээ. Анхаарлаа тассан баярлалаа. Та бүхэн төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр та.